Зя юу ацгаан шилэг амтд минь. Бичлэгээ эхлүүлэхээс өмнө хэдүүлээ газ нэг зүйлийг ярилцчихъя. Шилэг амтд минь гэд хилдгийг зөндөө хүмүүс дими муухай гэд комментээр үлдээсэн тул та хэдээсээ асууя гэж бодлоо. Community хэсэг дээр өчигдөр нэг poll авсан ба одоогоор бол нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. Зя тэгээ зүгээр штэ гэж бодож байгаа хүмүүс нь яг энэ бичлэгний доор комментоор зүгээрээ гэж бичээд өгөөрэй. Эсвэл дими муухай гэж бодож байгаа хүмүүс байвал мөн бас яг комментоор бичээд өгөөрэй. Мэдээж дими гэж үзвэл тоорон та нартай өөр нэг гоё нэр олноо. Эсвэл та нар ямархуу нэр байж болох уу гэд комментоор бас бичээрэй. Саяхан тоороо 1k сабтай оллоо гэж баярлаад байсан чи одоо энийг хартаа. Was amazing. Бүгдэнд нь маш их баярлалаа. Одоо энэ ирчээр хэдүүлээ шууд 100k руу гэж зүтгэжүүл яад юм бол. Зэвс арай даварчвуу. Зя тэгээ араас нь маш олон солонгос аймшигын кино ярьсан тул энэ удаадаа Японы классикуудын нэг болох Үнэ алдарт Рингу киноны Хидео Накатогийн найруулсан бас нэгэн алдарт кино болох Dark World. Уг кино нь 2002 онд нээлттэй хийж байсан ба Японы зохиолч Koji Suzukигийн богино зохиолуудын нэг дээр сэтэлэгдсэн зохиогдсон ба бүр 2005 онд Америкт хүртэл ремейк нэгдэж байсан Supernatural horror төрлийн кино гэж утчих. Зя тэгэхээр олон юм ярилгүй шууд кинонда орцгоё. Нэрэ киногоо эхлэхээс өмнө лайк саба мартваа. Тэгээ заавал гуйлгаад яваа та нар. Цэцэрлэгээс нь авах нь оройтоод бусад хүүхдүүдэд атаархан суух энэ хөөрхөн дэлдүү хүүхд бол манай киноны гол дүр болох Yoshimi. Мэдээж манай Yoshimi одоо нөхөр хүүхэдтэй болсон хэдий ч нөхрөөсөө салан хүүхдээ асар хамгаалах эрхийг хэн авах тухай маргаан таслах уулзалт дээр ирэн суунаа. Манай Yoshimi цаанаасаа л нэг тийм түгшилттэй санд руу харагдах ба өнөө шийд гаргах хүмүүс нь ч тэр. Ер нь хүүхэд 6 буюу түүнээс доош настай бол ээж нь өөр дээр авах маш том давуу тал үүсдэгээл гэн. Мэдээж нөхөр нь хүүхдээ өөр дээр авах гээд уг хүмүүст манай Yoshimi-гийн багтаа авч байсан сэтгцэн эмчилгээг нь хүртэл хэлчихсэн байхан тэр. Манай Yoshimi ч ганц бие ээжийн амьдралаа эхлүүлж байгаа тул түрээсийн байр хай явсаар нэгэн байран дээр ирнэ. Дөнгөж лифтэнд ороход л ус туслах ба манай Yoshimi ч нэг л ивгүй байхан тэр. Манайхаар бол сөөхийн нэгэн дуу муутай өвөө нь камер ширтэн суух ба түрээслэх давхартаа буюу 3 давхартаа гарахад камер дээр нэгэн ивгүй зүйлс харагдах нь тэр. Байр зуучилж буй хүнэн ч гэсэн нэг л ивгүй юм нуусан янзтай харагдах ба унтлагын өрөөний таазан дээр дээд айлаас нь ус алдсан нь харагдана. Манай Yoshimi түрээслэх байраа үзэн явж байтал гинтэл Ику охин алга болсноор хайж явсаар дээвэр дээр гартал охин нэг нь улаан цүнх барьцсан явж байна. Yoshimi ч гайхан сөөхөн хүмүүсээс асуухад энэ авда ойр дэм хүүхд ирээгүй дээ л гэх юм тэр. Охин Икун ч нэлээд баярлан авах гэтэл ээж нь тас хориглоод өнөө цүнхийг үлдээгээд л явна. Юу ч гэсэн байр нь овоо зай талбайтай охин Икуд нь хүртэл тусдаа өөрөө гаргах боломжтой байсан тул манай хоёр уг байрыг түрээслэхээр болно. Манай хоёр ч овоо хөөрхөн тогтож амжаад хоорондоо эрхлэлтэн байж байхдаа гинтэл тааз руу хартал өнөө ус алдан норсон байгааг харна. Маргааш нь ч болж манай хоёр цэцэрлэгтээ гарах бэлтгэлээ хийх үед өнөө норолт нь бүр томорсон байх ба Yoshimi им уугаад усаа хартал дотор нь нэгэн хар урт ус байхан тэр. Нээгч тоосон шинжгүй гарan өнөө сөөхийн хүнд ус алдсан тухай хэлтэл өнөөх нь нээх тоолохгүйгээр эн чинь нэлээ удаж байгаа хөгшин барилга шүү дээ л гэн. Охин Икугээ шин цэцэрлэгт нь оруулж өгчхөөд гэрээ цэвэрлэн хогоо гаргаж хаяхад өнөө улаан цүнхийг хэн нэгэн хогийн цэг дээр хайчихсан байхан тэр. Цэвэрлэгээгээ өргөжлүүлж байхад өнөөх тусаал нь бүр ихссэн байх ба дээд айлдаа хэлэхээр очтол хинч хариу өгдөггүй. Харин яг буцаад лифтээр буухад хаалх нь онгорхон харагдана. Мэдээж буцаж дээшлээд хартал хаалх нь хаалттай хിവэрэ байхан тэр. Өнөө байр зуучилсан хүнтэйгээ уртл уцаар ярин ус туслах нь бүр ихсээд байна. Дээд айлд очтол хүн байхгүй байна гэд хэлтэл өнөөх нь би барилгын менежменттэй огт хамааралгүй л гэн. Маргааш нь ч болж манай Yoshimi нэгэн хэвлэлийн газар өнөө битсэн бичвэр номнуудын алдаа хянан шалгадаг ажлаар ярилцлагад орох ба уулзаж буй хүн нь ярилцлагын дундор яаралтай ажил гарснаар Yoshimиг хүлээлгэсээр байгаад Ику охиноо цэцэрлэгээс нь авч амжилгүй оройтуулна. Ээжигээ хүлээж тисээгүй Ику охин ганцаараа гэртээ харахаар шийдэн усан бороонд чөхөр барин гарах ба явах замдаа нэгэн шар цувтай жаахан охиныг олж харна. Салсан нөхөр нь Ику охиныг авсан сургаар манай Yoshimi цандран шууд л гараагүй. Цэцэрлэг дээр нь очтол мэдээж хаачихсан байх ба яг хажууд нь байх шонгийн модон дээрээс нэгэн сонин зар олж харах нь тэр. Уг зар нь алга болсон Mitsuko Kawai нэртэй охиныг хайж байгаа зар байх ба 1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш огт олдоогүй мөн алга болохдоо урт хар үстэй шар борооны цувтай байсан гэв. Yoshimi цандран цааш гэрийн зүг гүйтэл охин мэдээж салсан нөхөртөө нь явж байх ба манай хүн шууд гүйж очоод охиноо хөтлөөд л харна. Мэдээж салсан нөхөр нь хүүхдээ авалгүй оройтсонд нь маш их уурлана. Ику охин ч харих замдаа ээж автайгаа тоглоом буу хүүхдийг атаархсан шинжтэй л харж зогсон.
Манай хоёр дөнгөж гэртээ иртэл утсанд нь дууц зурус ирсэн байх ба ашгүй манай Yoshimi шинэ ажилдаа тэнцсэн гэх мэдээ байхан тэр. Бөөн баяр болсон манай хоёр дээвэр дээрээ гарan салхилах гээд лифтэнд ортол яг дээд давхарт нь ягаад ч юм зогсчихно. Yoshimi ч гайхан нэлээд сэжигтэйгээр эргэн тойрноо харснаа дээшээгээ явна. Яг дээвэр рүү гарах хаалган дээр очтол нэгэн хүн хаалганы урдуур явах шиг л харагдана. Yoshimi ч бас л гайхан хаалганы хартал өнөө хогийн цэг дээр хаягдсан байсан улаан цүнхэн хэвтэж байхан тэр. Ико охин чөөрхий юм бодлохоо гяс гүйж очиж автал Yoshimi охиндоо нэлээд уурлан өнөө цүнхийг гарган хогийн цэг дээр хаяна. Удалгүй Ико охин усанд орж байх ба Митчан хэмээн нэг хүнтэй ярилцсан тоглоод тэрэн сонсогдох ба Yoshimi гайхан ортол зүгээр л нэг алчуурыг ороочихсон л тоглож байна. Бас нэгэн шинэ өдөр эхэлж Ико охин цэцэрлэгтэрээ найз зоттойгоо нуугдан тоглох ба коридор руу гарan нэгэн ширээнд ор нуугдтал Yoshimi ч яралтай дуудлага аван цэцэрлэг дээр нэртэл охин нь ямар ч ухаангүй хэвтэж байхан тэр. Манай хүнч мэдээж багш нар руу нууралтал нэг багш нь та тайвшраад энийг хардаа гэд харуултал хүүхдүүдийн зурсан зураг байх ба Ико охины зурсан зураг дээр өнөө алга болсон гэж зарлал дээр байсан Мицуко охиныг яг нөгөө улаан цүнхтэй хамт зурсан байхан тэр. Бүрч болоогүй зурган дээр Мицуко гэртээ хурдан ирээрээ гэд бичсэн байна. Багшаас нь асуутал Ико охин сүүлийн үед өөрөө өөртөөгөө яриад нэг л сонирн байгаа гэх ба энэ ор сураггүй алга болсон Мицукийн охинч тэр өмнө нь энэ цэцэрлэгт явдаг байсан гэв. Гинтэл ээж нь гэрээ орхиж явснаас хойш Мицукийн охин гинэт алга болоод бараг 2 жил болж байгаа л гэн. Маргааш нь ч болж өнөө хүүхдийн асран хамгаалах эрхийн тухай уулзалт дээр нөхөр нь шийдвэр гаргах хүмүүст бас л манай Yoshimig зүүдэндээ явдаг энтер гэж айл өнгөрсөн зүйлсийг нь хэлсэн байхан тэр. Мэдээж ээжийг нь хүүхдээ асрах чадваргүй гэж харуулж нотолч чадвал салсан нөхөр нь өөрөө хүүхдээ асрах эрхийг авах тул иймэрхүү зүйлс хийгээд байгаа юм байна. Манай Yoshimi ч үүнийг мэдэн өнөө хүмүүсийн хажууд салсан нөхөр рүүгээ өсчин орлох ба энэ нь өнөө хүмүүст их л эвгүй харагдана. Энэ үеэр тэрүүгээр явсан нэгэн хуульч залуу манай Yoshimi дээр очин та өөрөө доктортой байхгүй бол охиноо бүр мөсөн алдна хэмээн хэлэн Yoshimид туслахаар болно. Хэдий хүүхэд нь 6-наас хүрээгүй үедээ ч иймэрхүү байдалтай үргэлжлүүлэх юм бол маш аюултай ба нөхөр нь хуульч хөсөлж гсэн бүр нэлээд зүтгэлтэй дайрж байгаа тул хамгийн ихэнд та өөрөө доктортой бай гэдэл зөвлөж гарна. Манай хүнч хямарчсан гэртээ ирэх ба наг зэгч нь охиныг нь харан суун. Наг зэгч нь ч явж охиноо сайхан хажууд нь сууж байгаад хэсэг дуг хийгээд авнаа. Нойрон дундаа өнөө алга болсон шар цувтай улаан цүнхтэй охиныг зүүдлэх ба зүүдэнд нь өнөө охин цэцэрлэг дээр хүүхдүүд бүгд л гэрийнх нь нэрээд явж байхад ганцаараа хин нэгний хүлээн суух ба нэлээд гунигтай ганцаараа алхаж яваагаар харагдана. Уг охин алхахын явсаар гэртээ ирэх ба уг байр нь манай хоёрын яг одоо амьдарч буй байр байхан тэр. Унтаж байх үед нь өнөө тусаал усанд бүр томорч хамаг эмээг нь оргосноор манай Yoshimi сэрнэ. Гэвтэл хажууд нь унтаж байсан охин байхгүй байх ба манай Yoshimi цандран хаасаагүй хайж байгаад харуул дээр очтол хинч байхгүй байна. Шууд л өрөөнд нь орон камеруудыг нь шалгасан ч бас л хаач байхгүй. Бүр гайхан яах учраа ололгүй дээшээ гарах лифт дуудан хүлээх зур өнөө алга болсон охин ээжээ хэмээн өөдөөс нь гүйж буд өрсөлдөл нүдэнд нь харагдсанаар шууд л өнөө дээвэр лүгүүн гарна. Yoshimig лифтэнд явж байхад нэгэн сони инээд сонсогдох ба харуулын камерт ард нь нэг жаахан хүүхэд харагдана. Дээвэр лүү дөнгөж гарахад өнөө шар цувтай охин харагдах ба усны нөөцлөөр танк руу авиран араар нь харахад дахиад өнөө улаан цүнх. Ер нь л энэ дээврийн давхар нэг л эвгүй. Манай хүнд сандран гэртээ орон салсан нөхөрлөгөө ярьтал өнөөх нь юу яриад байгаа юм бэ? Ико юу тохиолдсон юм гээл уурлах нь тэр. Yoshimi ч уцаа таслан өнөө ус алдаад байгаа хаалгаа тайлдгүй дээд давхрын айл руугаа очин хаалгыг нь балбтал ашгүй хаалга нь онгорхой байхан тэр. Огт эргэлзэлгүй шууд алхан ортол хамаг крант нь онгорхоо хаа сайгүй ус болчихсон бүр усандаа авчихсан байр байх ба охин Ико нэг өрөөнөөс бараг унтаагаараа алхаад байгаа мó гэлтэл гараад ирнэ. Манай хүнч сандран охиноо тэрээд гарах үед ард нь нэгэн хүүхдийн сүудэр. Охиноо тэрэн гараад гаднаас нь үүдний хаягийг нь хартал Mitsuko Kawaii гэд биччихсэн байхан тэр. Мэдээж энэ нь нөгөө шонгийн модны зарлал дээр байсан алга болсон охин. Уг охин алга болохоос өмнө яг энэ дээд давхрынх нь энэ байранд амьдардаг байж. Ер нь юу болоод байгаа байдлыг бараг л ойлгосон манай Yoshimi маргааш нь хамаг юма багтсан нүүхээр шийдэх ба өнөө хуульч залуу ирэхэд хамаг болсон зүйлээ л тайлбарлая ярина. Өнөө залууч уг байрны сөөхөн өвгөн болон өнөө байрыг зуучилсан хоёрыг дуудаад хамаг юмыг нь шалгаж гарна да. Гэхдээ манай Yoshimi-гийн хэлсэнд нэг л итгэж өгөхгүй байна. Ашгүй охинонд сэрж манай таацаа янзлуулж байхдаа өнөө хуульчтайгаа ярилцсан суун. Нөхрийнх нь хуульч ерөнхий нөхцлүүдийг зөвшөөрсөн ба одоо нэг л уулзалт үлдсэн гэв. Үүнийг л давчих бол өнөө асран хамгаалах эрхээ бүрэн гүйцэд авах ба хэрвээ ийм үед нүүх юм бол амьдрах байрч байхгүйгээд нөхцөл байдлыг өгөөдөх өндөр эрсдэлтэй л гэнэ. Ийхүү зөвлөгөө авснаар манай хоёр ч уг маргааныг эцэслэх хүртэл уг байрандаа өргөжлүүлэн амьдрахаар болдог. Ико охины бие тэнхэр цайжирсан тул маргаашнаас нь цэцэрлэгтээ явна гэж цүнхийг нь бэлдэх гэтэл дотор нь өнөө улаан цүнх.
Yoshimi ч уурлан охиноосоо үнэнгээ хэлгээд уурлан асуудал охин нь би үнэхээр юу ч мэдэхгүй л гэнэ. Манай Yoshimi Сандра өнөө хуульчтай ярих гээд уцаа барин эргээд хартал охин нь нэг л эвгүй инээч гсэн өнөө цүнхийг барьж байхан тэр. Манай хүнд Сандран болгээд уг цүнхийг автал гинтэл уг цүнх ус руу унж байгаа үзэгдлнүүдэнд нь харагдаж эхэлнэ. Yoshimi ч гинтэл охиноо гэртээ үлдээн ер нь нэг л эвгүй с ижигтэй байсан дээврийн давхар руу гартал өнөө усны нөөцлөр танкнаас ус хальж гарч ирж байхыг харах ба гараа наатал уг улаан цүнхтэй алга болсон охинд яг юу болсон тухай олж мэднэ. Хөөхий охин ганцаараа уг танк руу авиран гарч сониуч зангаараа тонгоон харахад өнөө улаан цүнх нь унснаар цүнхээ авах гэж оролдох үедээ живж өгсөн юм байна. Yoshimi ч бүр дээшлэн авиран харахад уг танкны цэвэрлэгээний тэмдэглэл байх ба хамгийн сүүлд 1999 оны 7 дугаар сарын 14-нд цэвэрлсэн гэх тэмдэглэгээ байхан тэр. Уг өдөр нь мэдээж өнөө охины алга болсон өдөр. Ийм л учраас уг охин огт олдохгүй байсныг ойлгон зогсдол гинтэл энэ үеэрч манай Ику охин шүдээ угаах гээд нойлынхоо өрөөнд ортол Yoshimi Сандран гэртээ гүйж орон Ику охиноо аваад гарах ба яаран лифтэнд орж суутал гинийх нь хаалх нь баг багаар онгойж эхэлнэ. Нэлээд айж харан зогсдол охин Ику нь ээжигээ хайн гарч ирхэн тэр. Тэгэхээр яг одоо хамт лифтэнд байгаа энэ охин нь хүний л их болсон бүх зүйлсийг нэгэнт ойлгосон манай Yoshimi охиндоо битгий ойр цаашаа бай хэмээн орилсоор охиноо хамгаалan уг шар цувтай охинд би ээж чинь байна хэмээн зөөлхөн хэлэн тэрснээр лифт дэшээ явна. Ику охин Сандран дээшгүй лифтийг нь хүлээн суутал лифт дөнгөж онгохдоо зэрэгцээд нилээсэн их усал урсан гархан тэр. Өөрхий санаандгүй байдлаар өнгөрсөн охины сүнс манай Yoshimig ээжигээ болгон аван отно. Энэ явдлаас хойш бүтэн 10 жил ч өнгөрч манай Ику охин ахлах ангийн том сурагч болсон байхан тэр. Найзуудтайгаа нэгнэндээ очихоор автобуснаас буух ба энэ нь өөрийнх нь багтаа явдаг байсан цэцэрлэгийнх нь хажууд байхан тэр. Гинтэл сониуц зан хөдөлж найзуудаа би араас чинь яваад очиё хэмээн хэлэн найзуудаагаа явуулчаад багтаа амьдардаг байсан байрандаа эртэл олон жил хүн амьдраагүй янзтай тэр чихтэй тоосон дарагдсан байхан тэр. Дээш харан өмнөх гэртээ ортол бас л тоосон дарагдсан байх ба өөрийнхөө ээжтэйгээ ахуулсан зургаа олон харж байтал ээж нь гинтэл гараад ирхэн тэр. Манай Ику ч ээжтэй та эндээ амьдарсаар байсан бол надад хэлэхгүй яасан бэ? Би одооноос тантай амьдарч болох уу? Аав шинэ их нартай болоод би дүүтэй болсон гэдэл бүр сөгдөж суугаад гуйж эхэлнэ. Ээж нь ч юм дуурахгүй байснаа гинтэл хоёулаа одоо хамт байж болохгүй хэмээн хэлтэл өнөө шар цувтай охин ард нь гарч ирнэ. Ийхүү Ику охин эргээд ээж руугаа хартал хідэн явсан байхан тэр. Мэдээж л ээж нь одоо амьд биш ба өөр охины ээж болсон. Ээж минь үргэлж надтай хамт байж намайг хамгаалсаар байгаа хэмээн ганцаараа эргээд алхаж буй Ику охины үзэгдлэр кино маань дуусж байгаа юм. Аимшигын мөртлөө бас өрөвдөлтэй ч гэх юм айлхын хажуугаар нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан бас л эвгүй кино байлаа шүү те. Аргагүй л Япон аимшигын кинонуудын классикуудын нэг л дээ бас. Зяг тэгээ дуустал нь үзсэн бүгдэнд нь баярлаа. Яг амлсан өдрөө кинонуудаа огт хоцроолгүй оруулж байгаа шүү. 7 хоногт бараг л 3-4 кино оруулж байгаа штэ. Зя тэгээд удахгүй дараагийн бүр эвгүй аимшигын киногаараа уулзцгаая. Баярлаж явдээ шүү золигнууд минь.